Улсын хурлын чуулганы хуралдаанаар өчигдөр Батхүү зоригт саран гэрэл нарын нэр бүхий гишүүд тангараг өргөх байсан ч эрт бүрдээгийн улмаас өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Харин өнөөдөр гишүүдийн тангараг өргөх ёслыг Баянзүрх дүүргийн санал хураалтын дүн гарах хүртэл дахин хойшлуулсан байна. Тээврийн салбар бас онцгой харагдаж байгаа. Өнөөдөр 3 гишүүн улсын хурлын гишүүний тангараг өргөх байсан ч Эрэгтлэн аймгийн Пүрэв гараг хүртэл хойшлууллаа. Учир нь улсын хурлын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт зохион байгуулсан. Тиймээс Баянзүрх дүүргийн дахин санал хураалтын дүн гарах хүртэл хойшлуулж байгаамаа. Өрхангай аймагт Арслан намаас нэр дэвшиж сонгогдсон Батхүү зоригт Монгол Ардын намын жагсаалтаар нэр дэвшигч Саран гэрэл Монгол Ардын хамсгалт намаас нэр дэвшигч Оюнбатар нарыг өчигдөр чуулганы хуралдаанаар тангараг өргүүлэхээр болоод байсан юм а. Гэсэн ч улсын хурлын гишүүдийн эрс бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар чуулганы хуралдааныг өнөөдөр болгож хойшлуулсан. Харин өнөөдөр чуулганы эрс бүрдсэн ч гишүүдийн тангараг өргөх асуудлыг Эрэгтлэн аймаг хүртэл хойшлуулж Баянзүрх дүүргийн тойрогт ялсан нэр дэвшигчийн хамт тангараг өргүүлэхээр боллоо. Энэ дээр одоо ямар байр суурьтай байдаг юм?